4-ийг үржих нь сөрөг 5 үржих нь сөрөг 7.5 үржүүрийг ол гэсэн байна. За 3 тог үржүүлэх юм байна. Зарим нь эерэг, зарим нь сөрөг 5 байна. Бүгдээрээ үнийг ямар ч дарааллаар үржүүлж болно. Гэхдээ зүүн талаас баруун тийш үржүүлье. Бүгдээрээ 4-ийг үржих нь сөрөг 5-аас эхлэе. Дараа нь гарсан үржүүрийг сөрөг 7.5-аар үржүүлнэ. За бодлого ахаад бичье. 4-ийг үржих нь сөрөг 5, үржих нь сөрөг 7.5. Үржүүрийн цэгийг бичихгүй ч байж болно, тийм үү? За 4 гээд хаалтанд сөрөг 5 гэж байвал 4-ийг үржих нь сөрөг 5 гэсэн. За бидний санах ёстой эхний зүйл бол эергийг эергээр үржүүлвэл эерэг гарах ба эергийг сөргөөр эсвэл сөргийг эергээр буюу ялгаатай тэмдэгтэй тоонуудыг үржүүлбэл сөрөг тоо гарна. Хэрэв ижил тэмдгүүдтэй байвал за сөргийг үржих нь сөрөг байвал эерэг тоо гарна. За тэгэхээр одоо тэдгээрийг энэ бодлогод ашиглая. 4-ийг үржих нь сөрөг 5 байгаа. 4-ийг сөрөг 5-аар үржүүлбэл 20 гарна. За өөр өнгөөр бичнэ. 4-ийг 5-аар үржүүлбэл 20 гарна. Тэгээд эергийг үржих нь сөрөг байгаа учраас сөрөг байна. Ялгаатай тэмдгүүд байгаа учраас сөрөг хариу гарна гэсэн. За тэгээд сөрөг 20-ыг үржих нь сөрөг 7.5 боллоо. За тэгвэл хэд гарахыг бодъё. 20-ыг үржих нь 7.5-ыг үржүүлэх хэрэгтэй. За энд бичээд бодъё. 7.5-ыг үржих нь 20. За тгийг 5-аар үржүүлээд тэг, тгийг 7-аар үржүүлээд тэг. За энд тгийг тавина. Яагаад гэвэл бүгдээрээ 2-оор үржүүлэх гэж байгаа ш. Бид 20-оор үржүүлж байгаа. 2 5-ын 10, 2 7 14, нэг нэмээд 15. За энд тэгэхээр тэг, энд бас тэг, тэгээд 5, за тэгээд 1 гарна. За дараа нь бутаргаан цэгээс хойших оронг тоолно. 2 тоонд нийлээд бутаргаан цэгээс хойш зөвхөн 1 орон байгаа учраас үржүүрт бутаргаан цэгийн ард зөвхөн 1 орон үлдээнэ. Ингээд хариу нь 150 гарна. Тэнцүү 150. За одоо бид үржүүр нь эргүү сөргүү гэдгийг бодох үлдлээ. Сүргийг үржих нь сөрөг байгаа. Энэ нь ижил тэмдэгтэй байна. Тиймээс хариу маань эерэг гарна. Эцсийн хариу 150 байна. Хэрвээ бид наривчлсан хариу гаргая гэвэл 150 150 бүхэл тэг гэж бичиж болно.